Эргэлтцэг мэн мэдээллийн сайтын Эрен сурвалжлах нэгдэл үзүүлж байна. Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан суманд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч охин бусдын гарт онц хэрцгийгээр амьд алдсан харамсалтай хэрэг гарсан. Охиныг тус сумын иргэн 23 настай О банд гэрч хөдөөхөр эзгүй газарт аваач туханд нь буудаж амнасыг нь хөнөөсөн байдаг. Гэмт идгээд охиныг буудаж амнасыг нь бүрлгэснийхээ дараа өөрийгөө буудаж амиа хорлсон хэмээн цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд мэдээлэл хүргээд байгаа. Хэдийгээр гэмт идгээд амиа хорлсон ч ерөнхий боловсролын сургуулийн дотгуур байр буюу малчид орон нутгийн ард иргэдийн амнасаа илүү харилдаг үрээ итгэж даатгаж өгчгүй хоёр дахь гэрэн дурын зэвсэгтэй зэрлэг балмад итгэхэд ирээд хүүхдийг нь гаргаж аваачаад буудчихдаг газар байж болно гэж юу. Энэхүү хэргийн ард сургуулийн дотгуур байр хүүхдэд аюулгүй орчин байж чадаж байгаа юу. Эцэг эхчүүдийн хүүхдээ сайн харж хүмүүжүүлнэ гэж итгэж даатгаад үлдээсэн дотгуур байрны багш, жижүүр, ангийн багш, сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд нь сэтгэл зүй, хинэггүй мэдрэмжүүн дээр өөрсдөө сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэгчд байдаг юм биш үз. Хохирогч охин бусдын хүчирхийлэл, дарамт шагалтанд удаа уртж сэтгэл санааны гүн цочролд орсон байсныг хинч мэдээгүй гэж үнэн үү? Охины гар утсанд ирсэн чамайг энгхийг мэдсэн бол хоёр буута эрдэг үжиг мессежийг ар гэрийнхэнд нь одоогийн залуучууд соёлтой болцоосон. Энэ буу гэдэг нь нэг бол бэлгэвч эсвэл пив гэж байгаа юм. Химэн буруу тайлбарлаж өгөөгүй бол гэмт хэрэгтний ёс бус үйлдэлийг таслан зогсоох боломж Зүүн Баян улаан сумын засаг дарга, цагдаагийн хэлтсийн дарга, сургуулийн захиралд байсан ч юм билүү. Ангийн багш, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотгуур байрны багш нар нь гэмт этгээдийн удаа дараагийн гэмт үйлдэлийг нуун дарагдуулсан байдал нь хөөрхөн охин харамсалтайгаар нартаас буцах шалтгаан болсон уу гэд олон асуултанд хариулт нэхэж байна. Иймд эргэлтцэг мэн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан сум буюу хэрэг гарсан газрыг зорин очлоо. Үзэгч та бүхэнд хэргийн татаарх үнэн бодит буруутай этгээдүүд гэмт хэрэгээс мултарч ял зэмгүй үлдэхийн төлөө хэрхэн хувилдаж хууль хяналтынхан болоод олон нийтийн сэтгэл санааг эргүүлж байгаа мэдээллийг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна. Ёстой л үгсэн хүн үг хэлэхгүй гэдгийг сануулах мэт хариуцлагагүй дэнтсэн нэр бүхий хүмүүс үгсэн хувилдаж өөрсдөө гэм буруугүй үлдэхийн тулд талигаач охиныг буруутан болгох гэж улаарч байна. За үзэгчдээ эргэлзэг мэн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан суманд ажиллаж байна. За өнгөрсөн 10 дугаар сарын 22-ны өдөр дотор байранд амьдардаг сурагч О гэх 17 настай эмэгтэй хүүхэд бол дотор байрнаас гараад сургуугүй алга болсон байдаг. За алга болоод 10 хоногийн дараа түүний цогцос Б гэх залуугийн цогцтой хамт жаргалантын даваа гэх газраас олцсон байдаг юм а. За бид энэ мэдээллийн мөрөөр Зүүн Баян улаан суманд ажиллаж байна. Зүүн Баян улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч охин О сургуулийнхаа дотор байранд дүү хамаатныхаа хоёр охинтой дөрвөлээ амьдардаг байсан. Өнгөрсөн 10 дугаар сарын 21-ний 21 цагт дотор байрны аваарын шатны хаалгаар гарч яваад 10 гаруй хоног сургаггүй болсон. Дотор байрнаас нэмгэн өмд цамц углааштай гараад ор сургаггүй алга болсон охиныг ангийн багш нь маргааш нь мэдж ар гэрийнхэнд нь хэл хүргэж эрэл сурал эхэлсэн байдаг. Талигаач охины ээж болон ар гэрийнхэн та бүхэнд итгэж найдаад дотор байранд охиноо байлгасан. Яагаад алга болчихж байгаа юм бэ? Та нар харж хандаж байгаагүй юм уу гэж асуухад хариуд нь нутгийн О банд гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон. Түүнтэйгээ хамт байх гэд оргож зүгтаад алга болчихлоо. Аль нэг газар зугаалж яваа байх. Та санаа зовлтгүй хэмээн тайвшруулсан байдаг. Сумын удирдлага, онцгой, цагдаагийнхан ч ангийн багш, дотгуур байрны жижүүр, сургуулийн захирлын үгэнд итгэж охиныг эрж хаалгүй 3 хоног алдсан байна. Ингээд эрэхгүй болохоор нь Өвөрхангай төвийн зочид буудал ойр орчмын амралтын газраар хайсан гэдэг. Гэтэл 10 гаруй хоногийн дараа нутгийн малчин сумын төвөөс 10 гаруй километрийн зайд байх дуулын энгэрээс охиныг буудуулсан байдалтай амнасаа алдсан байсныг нь олсон байдаг. За үзэгчдээ эргэлзэг мэн мэдээллийн сайтын сурвалжлах хаг үргэлжлүүлэн мэдээллийг дотор байрнаас хүргэж байна. За дотор байрны хувьд бол талигаач охин энд амьдардаг байсан. Тэрээр 3 дүүтэйгээ хамт нэг тасагт амьдардаг байсан юм а. За одоогийн байдлаар бид дотор байрны багшаас нь мэдээлэл авах гэсэн биш боловч дотор байрны багш нь гэртээ байгаа гэх шалтгаанаар байр нь эзгүй байгаа юм а. Талигаач охин төлөв төвшин зантай, бусадтай эвтэй, нийтж тусрах өгдөө цөөтэй, хичээлдээ онцсурдаг. Ангийн тэргүүний сурагчдын нэг байсныг ангийнхан нь болон дотор байрны сурагчид хэлж байлаа. Түүнчлэн түүнийг элдв гад зуршилгүй, шөнөөрөө байрнаасаа гардаггүй, ёс зүйтэй хүүхэд байсныг
багш нар нь ам уралдан ярьж байлаа. Өнгөрсөн зуунаас нутгийн залуу саахалтын зайд нутгалдаг бандгэгч эргүүлэх болсон гин. Охиноос 6 насаар ах цэрэгт яваад ирсэн залуу охинтой хэд хэдэн удаа үерхэх санал тавьж өөртөө нуулзахыг байнга шаарддаг байсан гин. Харин охин өөрөөс нь олон насаар ах залуутай уулздаггүй. Түүний саналыг хүлээж авдаггүй. Энэ талаараа аав ээжтэй ч хэлж байсан удаатыг нь бандгэгч нь сурагч охиныг найзуудаар нь дуудуулж удаадараа уулзж байсан гэдгийг ойрын их сурвалжууд нь хэлж байлаа. Хохирогч ог эргүүлж элдвэр дарамтлаж эхэлсэн бандгэгч нь хэсэг хугацаанд өөр суманд ажиллаж байгаад иржээ. Сумдаа ирмэгцээ дахиад л хохирогч ог уулзъя үерхий гэж дарамтлаж эхэлсэн байна. Бандын энэ дарамт шахалтыг хохирогч охин ганц нэг найзуудтай л ярихаас өөрөөр чухам хинт хандаж өөрийгөө хамгаалуулахаа мэдхгүй. Ядаж дотор байрных нь жижүүр ангийнх нь багш ийм зүйл болоод байгааг үл анзаарсан байдалтайгаар хэсэг хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бандгэгчийн дарамт шахалт хэрээс хэтэрч нэг удаа хохирогч ог сумынхаа 22 дугаар байр гэх байранд аваачиж хүчирхийлсэн гэх мэдээлэл байна. Хамгийн ноцтой бандын энэ гэмт хэргийг дотор байрны жижүүр нь мэдсэн байна. Тэгсэн атлаа хохирогч ог хамгаалах арга ярихынд нь болон цагдаад мэдгдэг бүхэл арга хэмжээ авалгүй өнгөрүүлжээ. За талигач охин Ог бол ангийнхан найз буюу за талигач Б-ийн аав дүү гэх юмхтэй охин за 9 цагийн орчимд энэ хаалгаар аварын шатны энэ хаалгаар нууцаар гаргаж өгсөн байдаг юм байна. За багш нарын нь хэлж байгаагаар бол охиныг оройн тооны үе болон бэцэх үеэр тасагта байсан. Тоондоо орсон гэдэг мэдээлэл өгч байгаа. За 9 цагийн үед бол амраараа гэж хэлэхэд бол байсан. За тэрнээс хойш алга болсон гэдэг мэдээлэл өгч байгаа. За мөн алга болсон хэсгийг нь бол өглөө хичээлд охиныг яваагүй учраас мэдсэн юм. Байранда хоноогүй юм байна гэдгийг мэдсэн юм байна. Охиныг алга болдог өдөр бол хин жижигт болж ирсэн бэ? Нэргүй залуу. Тэр залуу нь одоо ажиллаа хийж байгаа юм. Охиныг бол хичээлдээ ирээгүй болохоор нь өглөө мэдсэн гэсэн мэдээлэл байна. Мэдгүй би тэрийг яагаад мэдсэн өглөө нь яагаад мэдсэн санагдахгүй юм. Би хоёр наад өглөө би урд өдрөөс суусан байхгүй. Тэгээ намайг буухтлаар байсан. Тэгээ манай би хахад 2 хоног игтэл тийм асуудал төвхтэй. Таныг явахад ер нь бүгд сэтгэсэн ямар байсан бэ? Зүгсэн. Цаанд ороод урд өдрөө шүү дээ. Тэгээ Ямар ааштай өгдөөсөн? гайгүй шүү дээ. Ер нь бол ингэж хүүхдүүд чинь гадаар ингэж яваад маад байдгүй. Бас заал байдаг тэгээд Оройн тоог гэдэг. орон тоогоо авсан манай багш 8 цагаас орон тоогоо аваад 8-аас буух хэвээр 8 5 болго буусан байлээ тэр өдөр. Тэгээд нэргүү гэдэг багштай хүлээн. Тийм жижиг хүүхдүүд. Хүлээлгэж өгөхөд бол нөгөө тэр охин байсан. Байгаад өөрөө гаргаж бийцсүүл буцаагаад энэ хаалгараа оруулаад манайх 7 цаг гэдэг үүдийн барьдаг байхгүй хаалгаа. Тэгвэл 100 гач хүүхдүүд чинь тэр чигээр нь задгал ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр нэг юугаар бийцсүүлтий. 7 цагаас хаалгаа бариад 8:40 мөчгэд нэг бийцсүүлдэг байхгүй. 7 цаг хаалгаа барахтаа бүгдийн бийцсүүл оруулчих. Тэгээд 8 өнгөрөөгд 9 төхүүлээд бийцсүүлээд 9 өнгөрөөгд хийдэг байхгүй. Амраад байхгүй. Багын нэг 9-гээл 10 гэдэг хүүхдүүдийг амраасан байдаг. 9 цагийн үед хүүхдүүдийг тасгаар нь болчихдог юм уу? Оройн тоогоос шууд тасгаар болдог юм уу? Тасгаар нь явж онцолт талтай амар гээд тэгэхэд байсан байхгүй. Амарж гэхэд байсан байгаа байхгүй. Тэр охиныг хэдэн цагийн үед гарсан гэж бодож байна? Мэдхгүй тэр одоо нэг бистэ тэрийг сайн мэдэхгүй нэ. Яг тэр нэг хамт гаргаж игсэн охин нь мэдчихэж байгаа гэсэн болохоор вирус тэрийг сайн арай ингэ байхгүй болчих гэж мэдэхгүйсэн болохоор юусэн. Банд охины утас руу байнга залгаж дарамтладаг. Надтай үерхэхгүй бол чамайг ална. Сургуулийн чинь гадаа очино. Одоо ч тэгж бай. Удахгүй миний ихнэр болно гэх мэт сүрдүүлгийн мессеж байнга бичдэг. Үүнээс болж охин сэтгэл санааны дарамтанд орч эдгээр мессеж сүрдүүлгийг найзуудаа үзүүлж байжээ. Хэрэг гардаг өдөр буюу өнгөрсөн 10 дугаар сарын 21-нд нутгийн нэгэн иргэн сургууль болон дотор байрнаас нэлээд зайд аж ахуйн хашааны ойролцоо харсан байна. Энэ тухайн мэдээллийг иргэн байрны багшид өгч танай байрны охин биш үү гэж асуужээ. Иргэнээс ирсэн мэдээллийн дагуу байрны багш хоролцрон очсон. Ингээд ангийн багш лам норчмаг дуудсан гэдэг. Үсэнд нь өвс наалтчихсан дарамтанд орсон охин банд гих залуутай өвсний фондны ойролцоо уулзсан гэдгээ хэлжээ. Ангийн багш нь түүнийг алгадаж гадуур хувцснаас нь зулгааж элдвэр хэлж загинсан гэх мэдээлэл байна. Энэ үеэр гар утсыг нь хураан авч охинд энэ асуудлыг жичээр нь хэмээн айлгажээ. Энэ талаар байрны багш хоролцрон талигач охины ангийн багш лам норчмаг нар ярихдаа. Тэр хоёрыг бас хүнээс сонсож энэ ч нэг мацэглэнаад ээжний хүүхд орчихлоо гэсэн. Тэгээд танай байрны хүүхэд биш юм шүү гэдэг мэдээлэл авсан л гээд байгаа юм манай байрны багш бол тий. Танай байрны хүүхэд биш юм уу? Биш шүү л гэсэн. Тэгэхээр би ямыг залхаан гэдэг үү? Тэгээд ахлагын хүүхдүүдийг бүрдсэн юм шиг байна. Тэгэхэд ганц хоёрын дээр багхүйсэн мөхгүй ядраа гэх. Тэгээ би
нөгөө нэг бүрөөс нөгөө уулзчихээс нөгөө залуумч нуудчихсан болохоор яг маг гадарлаа тэгээ тийш очив. Тэгээ мацыг тэгэл ер нь ямар ч гэсэн эднангийн хүүхдийн чинь багш руу тийм багш руу залгасан байхгүй юу? Ямар ч багшийн дуудах яа. Тэгээд багшийн дуудаж ирээд битээ тэр ламаг ярдээ процесс болоод тэгээд би нөгөө битэр тэгж очиод энэ намайг дотор нэнэ гэж дуудсан. Тэгээд би урдаас тэр эвдэрхэж орлон эндээс би алхаад ирж явж байгаад тэгээд бит хоёр ирээд нөгөө ингээд наадлын нөгөө төмөр хаалга тэр төмөр хаалга нь ингээд тагсан чи дуудсан битэр нэрээр нь ангийнхаа охины нэрээр нь ингээд дуудсан. Тэгээ ямар чимээг байхаар нь би бас нөгөө нэг юу байх гээд жоо хайлаад малах гээд юу ачив цагдаа дуучаа тэгсэн чинь дотроос нь тор гэж гараад ирсэн. Юуг нь онгойлгоод эхлээд тэр эргэтэй нь гарч ирсэн. Тэгэхээр бит хоёр охиныхоо нэрээр нь хэлээд байна уу гэсэн чи байна гэдэг. Тэгэхээр хоёулаа зэрэг ингээд урагшаа галахад очсон чи охин маань өөдөөс гараад ирсэн. Тэгээ гараад ирэхээр би чи одоо энд юу хийж байгаа юм бэ гэгийн цаа өдөр юу хийж байгаа одоо явъя гэдгсэн чи охин маань нөгөө нэг ингээд ингэж явдаг уу? Тэгсэн чи нөгөө нэг би л охиныгоо явъя вэрэ гэдгсэн чи манай байрны өгчтөр залууд нь тэгчихсэн. Чи одоо хүүхд дагуулж могоолоод энэ дотор одоо юу хийж байгаа юм? Чи уулзж ярих юм бол эцэг хэмхээс нь зөвшөөрлийг аваад чи уулзаач. Гэдгсэн чи банд ээж аав нь хүлэн зөвшөөрдөг юм а бит хоёрыг хүлэн зөвшөөрдөг юм. Битэн хэлээр ээж аавд нь гэл тэгжээс. Тэгэл би тэр хэлэнч гээгүй хэлэхгүй ч гээгүй тэн дээр бол хэлэн хэлэхгүй гэсэн юм яриаггүй. Тэгээ би охиныгоо ингээд татсан чи нөгөө нэг эргэтэй бэлхүүсээр нь ингээд тэрж ингээд цогсчоод тэгээд охин маань гараараа ингэж орчоод авахар нь би ингээд барьсан байсан гараагаад тэнгууд нь би ингэж тавиад зохиод алгадаад ингээд тавилсан байхгүй. Тэгэхээр ингээд тавьсан чи ингээд хүүхд маань тавьчихдаг байхгүй. Тэнгууд нь би хар гүрдэг хүмүүс байсан. Хар гүрдгийнх нь эндээс нь ингээд татаад машинд асуулгацсан. Тэгэл машиндаа суулгачаал би байрны үүдэнд нь очиод буу гэдгсэн чи буухгүйсэн. Буу гэдэг хахад тэр буух байхаа би өөрөө машины хаалгавла. За одоо чи ингэ буугаад ар гэдгсэн чи охин маань тэгээд би уцаа оролдоод байжсэн. Тэгээ намайг хаалга болонгууд ингээ уцаа ингээ цойжилсан. Тэнгүүд чи багштай уцаа өгч гэсэн чи шууд ингээл өгцөн. Болж өнгөрсөн үйл явдлыг эргүүлэн зөвхөж үзвэл хөөрхий охин банд гих залуудад зодуулж дарамтлуулсныхаа дараа бусдаас ангийнхаа багшаас тусламж гуйх гэж оролцсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Харамсалтай нь охиныг хинч өмөрөөгүй. Харин ч эсэргээрээ лам норчмоо гих багш охиныг загнаж алгадсан гэх мэдээллийг их сурвалжууд бидэнд өгч байлаа. Хэрэг гардаг өдөр буюу 10 дугаар сарын 21-нд дотор байрны ээлжийн багш нь ковидын хавтал болсон гэх шалтгаанаар эзгүй ажээ. Харин жижүүр багшийн оронд сургуулийн жижүүр ажиллаж байсан аж. Жижүүр тэр өдөр 19 цагт дотор байрны хүүхдүүдийн тоо авсан. Мөн 21 цагт өрөөнүүдээр явж эрт унтахыг сануулхад охин өрөөндөө байсан гэх тайлбарыг цагдаад өгсөн байна. Аварын хаалгыг дотроос нь төвчсөн байсан юм өглөө өтгөд. Бидэнд би бол байранд бол 2-3 гарч байгаа. Тий. Тэгээ тэр аварын гарсан мастыг бол өөрөө нэг сайн мэдгүй. Тий. Байрны багш нь өдөр үгүй ангийнхан багш нь өдөр те манай хүүхд одоо ийм хүүхдтэй уулзаад байна чи харж байгаарэ гэж чам сануулж хэлсэн юм биш үү? Хэлсэн. Охиныг гарж байгаа хэсэг камер бичигдсэн юм уу? Бичигдэж үлдсэн юм уу? Үгүй. Тэр хэсэг камер юм уу те? Хоёр давхрын шатаар гараад ирж байгаа хинтээ гарч ирж байгаа харагддаг уу? Коридорт хинтээ явж байгаа харагддаг юм уу? Коридорт бол харагдсан шүү дээ. Ганцхан тэр гэдэг охинтой л үжсэн юм. Тухайн үед гэрлийн унтраагаад тэгээд тэр эгч гэрлийн унтраагаад тэгээд би дээш гараад гарсан байхгүй. Тэгээд би асаагаад тэгэл тэр оронд л бас юм шиг. Ер нь бол асаад унтраадаг юм байна тийм үү? Тэр ер нь бол унтраахгүй. Унтраах гэсэн тийм. манай жижиг нөгөө талаар гарсан байгаа байхгүй. Тэгээд би юу яасан л та 8 өнгөрөөд нь олон нийтээр бицдэг байхгүй. Тэгээд хүүхд бицчихэд тэгээд орсон. Тэгээд сүлд тэр огч юу байсан. Дүүтэй гарч ирсэн байхгүй. Тэгээд 0 руу явсан. Тэгээд 0 руу дүүн гүйдэрсэн байхгүй. Яасан анаач хайцсан гэдсэн чи дуурхаар орцсон байхгүй. Тэгээд би наан 0 жоон зогсож байгаа. Тэгээд ойрлсон байхгүй. За цаашл байраж ажиллаа шүү. Халаан барьлаа шүү. Тэгээд гарч ирсэн. Болоос. Өглөө чи тэр охиныг байхгүй гэдгийг мэдээгүй юм тий. Өглөө нь тэг би нэг сайн танихгүй л дээ. Тэг ангийн багш нь над руу ярьсан. Манай анги ингээ охин хичээл дээр ирээгүй нэгэд. Тэгээ би дэшээ гараад газ гараад тасруу нарсан. Ороод яасан дүүн суучсан. Тэгээ дүүн суучсан чинь анаач хайцгаа гэдгсэн чинь анаа хичээлд явсан штэ гэдгсэн. Тэгтээ
би харснаар бол орон дээр хар цанх байсан. Өрлүүр дээр нь хувцсан байсан. Хувцнууд нь. Их сурвалжийн өгсөн мэдээлэл дээр хэлсэнчлэн өдөр нь хохирогч Огийн гар утсыг ангийн багш нь хурааж яваад буцааж өгөөгүй байжээ. Өөрөөр хэлбэл бандиг дотор байрны гадаа ирэх үед буюу байрнаасаа гараад сургаггүй болдог орой хохирогч О гар утсгүй байсан гэсэн үг. Харин бандигч нь хохирогч Отой нэг байранд амьдардаг хамаатныхоо охин руу уцтаж түүнээс хохирогч Ог дотор байрнаас нь гаргаж ирэхийг гуйсан аж. Энэ тухай хохирогч Огийн найз бандийн хамаатны дүү найз маань надтай найз учраас л түүнийг бүр хөөж чаддаггүй байсан байх. Тэр өдөр би дотор байрны ослын хаалгаар түүнийг сүүлийн удаа гарч уулзаад ороод ир гэж гуйсаар байгаад нууцаар гаргасан гэж сургуулийн удирдлагуудад хэлжээ. Талигаач тэгж гарахдаа углаарш нэмгэн цамцтай байсан нь гадаа удаан зогсохгүй. Бандигчтэй удаан уулзахгүй гэсний илрэл байсан биз. Бас нэгэн ноцтой мэдээлэл байгаа нь банд нь тухайн өдөр тогтох их эмэгтэй дэлгүүрээс 2 ширхэг сум худалдан авсан мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл банд буудан шүү гэж тоглоомоор хэлээгүй буюу бэлтгэлтэй байсан гэсэн үг болж таарах юм. За үзэгчтэй талигаач банд гэх хэрэгтэй бол яг энэ бидний харагдаж байгаа энэ ард байгаа улаан таасган дэлгүүрийн тогтох гэж худалдагчаас 2 сум авч явсан байт юм байна. За их сурвалжийн өгсөн мэдээлэлээр бол манай гэрийн хоттой өнөр чам зайрсан аав ээж сум аваад ир гэж даалгавар өгсөн гэж тогтох гэж хүнээс бол шалсаар аваад 2 сум авч явсан. За бид төс дэлгүүрийн худалдагч тогтохоос мэдээлэл авах гэсэн болооч мэдээлэх боломжгүй тайлбарыг хэлээд биднээс цухтаалаа. Эргэлцэг мэн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн 100 баян улаан сум буюу хэрэг гарсан газарт ажиллах үеэр хохирогч охин Агийн гэрт нь очиж ар гэрхнээс нь мэдээлэл авсан юм. Энэ үеэр талигаач охин Огийн нахцэгч дарах мэдээллийг бидэнд өгч байлаа. Тэрбээр өгсөн хүн өг хэлэх хүчтэй гэгч болж байх шиг байна. Бүгд л миний жаахан дүг буруутгаж өөрсдийгөө хамгаалах юм. Алга болсон тухайн 10 дугаар сарын 22-нд аав ээжд нь хил дуулгасан байна лээ. Аав нь тухайн үед мөнгөний ажил хийхээр айл руу 2-3 хоногор явчихсан байсан болохоор ээж нь очсон гэсэн. Очихт нь сургууль ангийн багш нь найз залуу гэх эрэгтэйтэйгээ хамт явсан гэх мэдээллийг өгсөн байгаа юм хэмээн ярьсан юм. Ангийн багш нь яагаад утсыг нь хурааж авсан болов? Тэр залуутай ярьж байхад байрны багш нь булгад авсан юм л дээ нүгцсэн. Тэгээд ангийн багш нь хэлээд нөгөө юм чинь ингээд мөгтөөр гар хийсэн юм шиг. Тэгээд очингуудаа нөгөө охины чинь бодоод батсан. Юм. Алгадаж өрсөн л болсон. Тэгээд авчаад тэгээд цагтаа төгнө гэсэн юм шиг. Тэгсэн чинь тэр нөгөө байрын багш нь охин болохоор нөгөө энэ залуу тахтуу. Тэгээд одоо гаргаж өгсөн охин чигсээ түрхий тахт болчиход. Тэгээд одоо бууз гэсэн эзэн ч гэсэн тасахтай болчиход. Төлөвлөд бүгдийг аваад гараад нууц хаалгаар гаргаж өгөх тэгээд өөрөө нэг залуу зүрүүлээ дагуулж орж тэгээд нэг хаалганы хүүхд гаргаж гिचвэл өөрөө цаажлаад орж ирээд тэгээд ерөөс нөгөө хөтөж байцаагаад юусэн юм нөгөө камер гарч ирсэн чинь би гаргаж өгсөн шүү юм. Тэгээ нөгөө бүгдийг тэгээд хамгаалж тэр бүгд ирсэн. Тэр охиныг одоо яах гэж байсан. Тэгвэл тэр охин болсон. Гарсан асуулттай юм. Асуулттай багш нь ороод авсан. Харин тийм эргээд утас өчөг гээд гуйгаад утсан чи үгүй. Охины утастай ирсэн. Охины утас үл багш тэр юм. Ээж тэнцэлсэн. Энэ юм уу одоо ямар ч юм бэ гэсэн чинь. Тэгээ одоо энэ залуу Нүгэл бил. Хөрөнгө тэр намайг хац. татахгүй юм. Ээж тийм юм багтаа гэж. Татаагүй. Дээрээ болсон юм байна. Хамгаалж байгаа. Тэр байна. Тэр хороо байр маань шилжсэн юм. Багш нь харсан гэсэн. Онцгойгоор гаргаж хичээл өөрснөө ч тастай хаалсан. Заруулаад тэгээд ирсэн. Тэрний төлөө явсан байхгүйсэн. Тэгээд цагтаа нөгөө хүн хэлсэн бэл тэгж битсэн. Тэр яг нэр нь хүн амттан амьд юм. Мэлвэр бит гэсэн. Малын бэлчээр гэсэн. Тэгээд бол өөрөө юу болох гэж байгаа ч бөөмөд тэгэл гаргатал тэгээд цаашаа авдал цутах. Ямар ч юм. Тэргүүл тэр ангийн нэг нь баттай сайн мэдчихсэн. Гэсэн нэрийн цэвэрлээд үлдэх харин тийм. Хүний ган дээр явуулчлаа гэдэг. Тэг өглөө ангийн багш ингээд явчлаа хүрээж ирээч. Хичээл орсон гол болчлоо гэд. Тэгсэн чи одоо яа гэм зэний хөгжөөрэй тэгэл ойр зур явдаг байгаад тэгэл явж байгаа юм чи. Би хөгтгөө суугаад тэгээ бас энэ тэнд өвдөөдөө би моо идэг. Тэгээ ийж эмнэлэг дээр бочих.
Би тэгээд байрны тэрч очие гэхэд манай хэн тэгж манай хоёр дахь охины хүүхд байгаа юм. Тэгэл ерөөс ингээл юуны тохон төлөв эмчтэй юмд алуулчлаа хүүхдээ. Гэ амьд нохрыг чинь яаж үтээ. Гүн натараад тэгэл 9 гэр бол авч. Тэгээ тэр сургуулийн найз нь гаргаад өгсөн. Ийм л тодорхой мэдээлэл. Тэгээ хөөрхөн хүүхд байхгүй. Тэгээ даруухан тэгээ их яар хүний үгэнд орч марч хөөл хүүхд. Тэгээ тэр байрны одоо хариуцлагагүй хэлэхтэй. Тэгэл ийм сайхан одоо үрээ айхтар төсвийн юунд л төрчлээ. Эмч болох мөрөөдөлтэй өвөөнөө аав ээжигээ асрах гэж боддог охин гэмт хэрэгтний гарт харамсалтайгаар амнасаа алдлаа. Хөөрхий охин амнасаа алдахаас өмнө удаадараа хүчирхийлэлд өртдөг байсан байж болзошгүй байгаа юм. Сумын 22 дугаар байранд бандгэгч охиныг айлган сүрдүүлж аваачаад хүчирхийлдэг байсан байж болзошгүй гэдгийг ойрын их сурвалжууд нь хэлж байлаа. Үүнийг байрны багш харсан, мэдсэн гэх. Тэгээд яагаад нуух болов? Уг нь гэмт хэргийн шинжтэй асуудал үүссэн бол шууд арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл байрны багш хорол сүрэн нуугаад өнгөрчээ. Түүнд охиныг хүчирхийлсэн гэмт хэргийг нуух ямар шалтгаан байсан бэ? Байрны багш хорол сүрэн нь талигаач охиныг хөнөөгөөд өөрийнхөө амнасыг эвүүтгсэн. Бандтай хамаатаа садан гин. Ийм л учраас дотор байранд амьдардаг охин бусдын дарамтанд орж угааг нуусан байж болзошгүй байна. Би 22 дээр байсан гэдгийг хүүхдүүдээс сурах сонссон. Тэрээс би тэр хүчирхийлж байгаа тэр байдлыг юус хараагүй шүү дээ. 22-ын байр чинь болохоор айлын байр байхгүй юу? Айл амьдардаг нийтийн байр байгаа байхгүй юу? Тэгээ тэрэнд эзгүү өрөөнд тэр хоёр ороод ярилцаж суусан гэсэн мэдээлэл илэрсэн. Тэр хүчиндэж мутандсан хүчирхийлсэн гэсэн асуудал бол байгаагүй үнэндээ. Тэгээ бид хоёр тэр залуугийн охинтой дуудаад уулзаж зөвлөгөө мэдээлэл өгсөн. Уулзж байхад бол хоёулаа зунаас үерхсэн багшаа. Би бол мэдээлэл өгтөн бол хамгийн гол нь зөв үерхэж нөхөрлөлөөрэ та нарын үерхэж нөхөрлөхийг бол бид нар хорихгүй. Нөхцөл байдал бол одоо ангийн багш, байрын багш одоо хамгийн одоо хэцүү байгаа хүмүүс бол арга гэрийнхэн тий сэтгэл зүйн хувьд одоо маш хүнд байна. Удирдлага хүний хувьд ч гэсэн одоо жижүүрэн тэр өдөр тамтаж ажилласан жижүүр тэгэл одоо ангийн багш, ангийн хүүхдүүд хамтланы одоо бас ангийнх нь хүүхдүүд бол маш одоо бас сэтгэл зүйн бас хүнд байдалд байна. 21-ээс 22-ны шилжигчний хүүхэд алга болсон байдгийг энэ асуудалтай холбоотойгоор сургуулийн захиалаас миний надад уцаар мэдэгдэж би Өвөрхөн аймагт албан семинартай байсан. Тэгээ нааш нь тамгын дараагаа хоцоор холбогдоо бид нар холбогдохоор хэмжээг бол шуурхай аваад нэрийн хайх ажиллагааг бол эцэг эхүүд тэр хатар хамтраад за манай нэг эрэгтэй талигаш эрэгтэйгийн талынхантай бид нар хамтраад нэрийн хайх ажиллагааг бид нар өөрсдөө болцооны төвшөнд бол хамаг юугаа нөөц болдогоо дашлуудлаа ажилласан. За яг хөө зүгээр яг энэ дундуур бас нэлээд хонцсон энэ дундуур бас тэнд явна энд явна гэсэн худлаа таамаг ташаа мэдээллүүд бас энэ тэндээс гарч ирээд бид эдийн ажлыг бас жоохон институшн хамаагүй дууссан. Яг ингээд амир эрдэнчний бол бид нар ч үнэхээр төсөөлөөгүй тийм шийдвэр бид гарч ирээгүй л дээ. Харин бүр сэргээрээ тэнд явна гэсэн тийм мэдээллүүд гарч ирээд бид эдийн ажлыг жоохон институшн хамаагүй тулаад орон нутгийн малчдын хүүхдүүдийн хамгийн аюулгүй өндөр хараа хяналттай байх ёстой газар бол дотор байрна. Өөрөөр хэлбэл олон арван хүний нялх хурсыг эрсдэлгүй аюулгүй байдлыг нь хангаж ажиллах ёстой дотор байрны багш, жижүүр ангийн багш, цаашлаад нийгмийн ажилтан, сургуулийн захирал хариуцлага алдсны улмаас нэгэн сурагчийн амнаас харамсалтайгаар хохирлоо. Хамгийн гол нь дахиж нэгч хүүхэд хамгийн аюулгүй, эрүүл, айдасгүй амьдарч сурч хүмүүжих ёстой сургууль дотор байрны орчинд сэтгэл санаа, бие махбод амь насаараа бүх хохироосоо гэсэндээ энэхүү сурвалжлагыг бид бэлтгэлээ. Орон нутгийн сургууль дотор байрны амьдрах аюулгүй орчин нөхцөл, багш жижүүрийн хараа хяналт, сургуулийн нийгмийн ажилтан, ангийн багш, сургуулийн захирлуудын хүүхэдтэй харилцах, ажиллах арга барилыг ээлтэй болгоход бодлогын хувьд ямар өөрчлөлт, шинжилэл хийх хэрэгтэйг бид нэхэн сурвалжилж, үр дүнд хүртэл нь мэдээлэх болно. Эргэлт цэгийн мэдээллийн сайтын Эрен сурвалжлах нэгдэл